Сайн байна уу? Бүгд найрамдах Солонгос улсын хилээр нэвтэж буй иргэн танд дараах зөвлөмжийг хүргэе. Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны шуурхай утас ТГ 10 95 95 34 64 болон суурин утас ТГ 2 798 1950. Сүүлээд MFA.go.cgmn цахим хаягт иргэдээ сандсан хэл нэвтрүүлэхгүй байгаа гэх гомдол мэдээллийн дагуу элчин сайдын яамны дипломат ажилтан Солонгосын олон улсын нисэх бодол болон бомбын хилийн шалгам нэвтрүүлэх албатай шуурхай холбогдож тодруулан ажиллаж байна. Иргэн та өөрөө элчин сайдын яамд мэдээлэл ирүүлсэн тохиолдолд суугаа улсын холбогдох хуулийн дагуу эрхээ хэрхэн хамгаалуулах тухай зөвлөгөө өгч шаардлагатай тохиолдолд элчин сайдын яамнаас тус албанд өөрчлөн бичээр хүсэлт гаргаж албанаас зөвшөөрсөн тохиолдолд хилийн хяналтын бүсдэх хүлээлгийн өрөөнд байрлаж буй иргэнтэй зөвхөн уулзаж болно. Та өөрийн хүний эрх зөрчигдсөн гэх тохиолдолд Солонгосын хүний эрхийн үндэсний комиссийн 1331 дугаард нотлох баримтын хамт хандах боломжтой бөгөөд үүний дагуу тус комиссоос зөрчил эсийг шалгамдах дутгаа. Солонгосын хуулийн дагуу элчин сайдын яамнаас аливаа нэг иргэнийг хил нэвтрүүлэх асуудлаар хилийн шалган нэвтрүүлэх албанд хүсэлт гаргах шаардах боломжгүй ба хилийн хяналтын бүсэд зөвшөөрлөгүйгээр нэвтрэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй байдаг. Солонгосын хилийн шалган нэвтрүүлэх албан нь тухайн иргэнийг хил нэвтрүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан бол суугаа улсын хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу иргэний зөвхөх мэдээллийг элчин сайдын яам болон 3 дахь шитгэдэд мэдээлэх боломжгүй байдаг. Ийм дэргэн та хил нэвтрэх захин болон цаасан хуудсыг бусдаар үйлдвэрлэхгүй байх, зөвхөн өөрөө бөглөх, виз мэдүүлэгтээ өгсөн Солонгос улсад аялах аяллаа зорилгоо зөв тодорхойлох, байрлах хаяг, өргөж шитгэдийн мэдээллийг сайтар нэгтэлж байхад онцгой анхаарна уу? Монгол улсын иргэн таныг гадаад улсад хариуцлагатай аялахыг уриалж байна.